Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, улсын бүртгэлийн ерөнхий газар. Монгол улсын засгийн газрын 2008 оны 78 дугаар тогтоолын дагуу улсын бүртгэлийн байгууллага нэгдсэн тогтолцоон шилжиж 2009 оноос хойш Өмнөгов аймаг дахь улсын бүртгэлийн хэлтс орон нутагтаа улсын бүртгэлийн бүх төрлийн үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулж ирсэн. Өмнөгов аймгийн засаг даргын санаачлагаар тус хэлтс 2012 онд орон нутгийн 100% хөрөнгө оруулалтаар архив үйлчилгээний стандарт шаардлагыг хангасан шинэ байртай болсон бөгөөд ингэснээр албан хаагчдын ажиллах нөхцөл сайжирч Өмнөгов аймгийн иргэдэд бүртгэлийн үйлчилгээг хурдан шуурхай хүртээмжтэй хүргэхэд чухал ажил болсон хэмээн тус аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн дарга инхмөх ярианд онцлолоо. 21 он манд ковид цар тахалтай хүндхэн цаг үе байсан. За улсын бүртгэлийн ерөнхий газар Өмнөгов аймгийн засаг дарга, за улсын бүртгэлийн хэлтсийн хамт ажиллагааны үр дүнд хөлийн бомбдууд, шивээ өрн гашуусгатын бомб дээр нүүрс төврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа жолооч нар маань бас гадаад осортой асуудал нэлээд хүн тулгамдсан. За энийг дээрх байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд 600 гаруй жолооч нарын гадаад осор төвдөө маш уурхай шийдвэрлэж үйл ажиллагааг хэвээ явуулсан ажлыг хийсэн. За E-Mongolia портал систем маань одоо улсын хэмжээнд одоо хэрэгжиж нэлээд удаан цаг хугацааг өнгөрөөж байна. За энэ үйл ажиллагааг бид одоо сурталчлан таниулах мэдээлэлээр хангах зорилгоор Өмнөгов аймгийнхаа улсын бүртгэлийн хэлтсийн сайтаар одоо тогтмол иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч сурталчилж байна. За энэ E-Mongolia одоо улсын бүртгэлийн үйлчилгээний цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой хэмжээний ажлууд бас нэлээд үр дүнтэй зохион байгуулагдаж байгаа. Хангалттай улсын байцаагчаас жилд дунджаар 600 гаруй зурчлыг хэлбэршүүлсэн журмаар хянан шийдвэрлэж, хуулийн хугацаанд аймгийн прокурорын газарт хянуулан ажиллаж байна. За иргэн хуулийн этгээдэд чиглэсэн ажил үйлчилгээ гэвэл шинээр 16 нас хүрч иргэний цахим үнэлэг авч буй ах аймгийн сурагчдад сургууль дээр нь очиж зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. Мөн хуулийн этгээдүүдэд зөрчлийн тухай хуулийн 11 заасан нэмэлт өөрчлөлтүүдэд ажлын 15 оны дотор бүртгүүлэхийг зөвлөх зэрэгээр иргэн хуулийн этгээдэд чиглэсэн соён гэгэрлийн ажлыг зохион байгуулж байна. Өмнөгов аймаг 2021 онд захин Өмнөгов хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж, үүний хүрээнд Өмнөгов аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон аймгийн засаг даргын 5 газартайгаа хамтран олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд иргэн төвтэй төрийн үйлчилгээний орчин бүрдүүлэх зорилгоор өөртөө үйлчлэх захин машин буюу киоск машиныг бүртгэлийн хэлтстэй байршуулж өгчээ. 2021 онд Өмнөгов аймаг манд цахим Өмнөгов хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. За энэ хөтөлбөрийн хүрээнд аймаг болон Өмнөгов аймгийн 70 доод сүмийн засаг дарга нар улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааг тодорхой хэмжээнд бодитоор дэмжиж ажилласан. Үүний үр дүнд одоо киоск машиныг бид улсын бүртгэлийн хэлтсийн үйлчилгээний нэг давхрын тахимдаа байрлууллаа. За энэ киоск машин маань ямар үйл ажиллагаа явуулж байгааг нөхөр улсын бүртгэлийн бүх төрлийн лавлагыг өнгөө гаргаж байна. За улсын бүртгэлийн үйлчилгээний төлбөр хурамжийн асуудлыг шийдэж байна. За улсын бүртгэлийн 3 бүртгэлийн чиглэлээр одоо програм хөгжүүлэлт нь хийгдэж явж байна. 2020 онд бүртгэлийн үйлчилгээний манд төрөл одоо цахим үйлчилгээний төрөл маань илүү нэмэгдэх ийм зорилготой ажиллаж байгаа. За ковидын үйл ажиллагаатай холбоотойгоор одоо иргэдийн аюулгүй байдал одоо зай баримтлах энэ үйл ажиллагааг дэмжих зорилгоор 70 улсын засаг дарга маань одоо улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд дэмжлэг болгож дараалж зохицуулагч машин авч өгснөөр иргэд маань одоо өөрсдийнхөө одоо дарааллыг автомат машинаас авч дарааллынхаа олон хүн хоорондын зайгаа баримтлж ажиллаж байгаа ийм дэвшилттэй үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. Тус хэлтс 2021 онд иргэн эд хөрөнгө хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээний архивын их нотлох баримтыг захин мэдээллийн сантай тулган нэгтлэн шалгах ажлыг эхлүүлжээ. Одоогийн байдлаар иргэний 28 гаруй хувийн хэргийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан болон захимжилтын програмд тулган шалгаад байна. Мөн E-Mongolia-гаар захиалсан Өмнөгов аймгийн харьяат 150 гаруй иргэний гадаадгаас сурт 110 орчим иргэний үнэлэхийг мөн олгосон байна. Түүнчлэн архивын баримт хадгалалт хамгаалтыг хангах үүднээс архивын байрандаа нийт 8 ширхэг нэвтрүүлсэн шүүгээг мөн байрлуулжээ. 2021 онд иргэний улсын бүртгэлийн тасгын архив 2 нэвтрүүлсэн шүүгээ нэмснээр хувийн иргэнийг стандартын дагуу байршуулж байгууллагын архив байрлуулж иргэний улсын бүртгэлийн бүрдүүлэх материал болох 678 нэгжийг татан байрлуулсан. 2021 онд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн хуулийн этгээдэд үзүүлсний зэрэгцээгээр хийгдсэн гол онцлог ажил гэх юм бол хуулийн этгээдийн хувийн иргэний хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санд нэгтлэн шалгаж ажилласан. За мөн 2021 онд засгийн газрын тогтоолоор баталгаажсан тамга тэмдэг баталгааны тэмдэг хэвлэмэл хуудас хийлгэх хэрэглэх журам маань шинжлэгдсэн байгаа. Энэ журмын хүрээнд төрийн байгууллагуудад тамга тэмдгийн хяналтын дугаар олгох ажлыг зохион байгуулад зөвлөгөө мэдээлэлээр ханган ажиллаж байна.
За Идэвхрэнгийн эрхийн бүртгэлийн архивт нийт 27,000 хувийн эрэг байршиж байна. Үүнээс газар өмчлөх эрхтэй холбоотой 16,000 хувийн эрэг, газраас бусад үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 9,000 хувийн эрэг, газар эзэмших ашиглах эрхтэй холбоотой 3,000 хувийн эрэг байршиж байна. За 2021 онд архивын байрныхаа нөхцөл байдлыг сайжруулж 6 ширхэг нэгтлруулсан шүүгийг байршуулсан байна. Өмнө Говь аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсэн 2022 онд бүртгэлийн үйл ажиллагаагаа иргэдэд хүргэхээс гадна захин үйлчлэгээг сурталчлан таниулах, 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх тоон гарын үсгийн хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах, мөн улсын бүртгэлийн захин үйлчлэгээг нэмэгдүүлэх зорилгоор хүн ам ихтэй сумдад Идэвхрэнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчлэгээг хүргэн ажиллахаар гол зорилтоо тавин ажиллаж байна. Өмнө Говь аймгийн цогтуусан нь болохоор 1952 хүн амтай. 2021 оноос эхлээд манай улсын бүртгэлийн иргэний бүртгэлийн үйл ажиллагаа бол харьяал харгалзахгүй бүртгэн гэдэг утгаараа бол одоо манай самд бол нэлээд ихссэн. Ер нь бол одоо ачаал бусад одоо олон хүнтэй сумыг бол ачаал бол одоо тийм их биш. Гэхдээ бол нөгөө харьяал харгалзахгүй бүртгэж байгаа учраас ачаал маань ихсэж байгаа. Яагаад гэвэл Улаанбаатар өмнө говийн одоо төв зам дайран өнгөрдөг, уул уурхайтай сумдууд руу маань иргэд маань зорчдог. Ийм учраас улсын бүртгэлийн үйл ажиллагаа бол одоо сүүлийн үед бол 2021 онд бол нэлээд нэмэгдэж байгаа. Иргэд маань орон сууцыг бол энэ сумын хороолуудаар маш их ирж байгаа. Хувийн орон сууцыг их барьж байгаа. Яагаад гэвэл бас нөгөө цэвэр дулаан бүх юм холбогдож байгаа учраас бас хот аймаг шиг сайхан ая тухтай амьдрал бий болж байгаа учраас иргэд маань эргэж шилжиж ийж одоо тийм их үйл ажиллагаа явуулж байгаа учраас бас Идэвхрэнгийн бүртгэл бас нэлээд орж иж байгаа. Дээр нь шилжиж төлөвлөгөөний бүртгэл нэлээд орж иж байгаа. Төрсний бүртгэл бас нэлээд орж иж байгаа. За иргэний үнэлэхний 16, 25, 45 насны сонголтууд маань бас нэлээд орж иж байгаа. Иргэд маань хойш урагшаа зорчдог. Одоо байгаа орчиндоо нөгөө бүртгэлээ хийлгдэг болсон учраас манай сумаар бас нэлээд өөрчлөлтөг болсон ийм сайхан талтай байгаа. За 2022 онд бидний хамгийн одоо голлож хийх ажил маань юу гэхээр Монгол Улс дээр тоон гарын үсгийн хууль маань 2022 оны 5 сарын 1-ээс хэрэгжинэ. За энэ тоон гарын үсгэх олох ажлыг улсын бүртгэлийн байгууллага эрхлэн зохион байгуулахаар байгаа. Тэмцээрээс бид энэ 2022 он зохион байгуулалт олгож эхлэх тоон гарын үсэг олох одоо бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна. За дээрэс нь улсын бүртгэлийн одоо үйлчлэгийг нэмэгдүүлэх, улсын бүртгэлийн цахим үйлчлэгийн одоо нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор улсын бүртгэлийн ерхий газрын даргын тушаалаар Өмнө Говь аймгийн Хуан ус уршлэгтэй Хаан богд, Цогццыг, Гурвдис, Хаан онгор гэсэн 4 сумын улсын бүртгэгч нарт маань Идэвхрэнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх эрх нээсэн. За энэ Идэвхрэнгийн эрхийн улсын бүртгэлийн эрх авснаар улсын бүртгэгч нар маань тухайн суманда Идэвхрэнгийн эрхийн улсын бүртгэлийн анхны бүртгүүлүүдийг газар дээр нөхцөлөх боломжоор хангагдж байгаа. За энэ ажлынхаа хүрээнд одоо тухайн 4 сумын улсын бүртгэгч нарын улсын бүртгэлийн хэлцээр датлагжуулж ажиллаж байна. За тэгэхээр улсын бүртгэлийн үйлчлэгээ маань 2022 онд за цахим хэлбэрээр гэх юм бол улсын бүртгэлийн хэлцээр киоск машин сурталчилж байна. За e-Mongolia портал сайтаар авч болж байна. За эрх авсан хуамын төвлөрөлттэй 4 сумын улсын бүртгэгч нар улсын бүртгэлийн үйлчлэгийг газар дээрс нөхцөлөх ийм боломжуудаар хангагдсан томоохон жил болсон ажиллаж байна.